Үл хөдлөх хөрөнгийн газрын бүртгэлийн газар очиж лавлага авлаа. Тэгээд танаа байрыг очиж үзье гэж бодлоо. Яг үү. Та одоо очиод үзсэн ч болно шүү дээ. Одоо очиод үзэх ч болохгүй юм алга л да. Хамгийн гол нь үнэн мөнгөн дээр тэр тохирдог болоо яадаг бол гэж боддог доод байна. Та ямар ч байсан очиод үзэх. Хэрвээ тань таалагдах юм бол бас жоохон нааш чашаа ярьж болно шүү дээ. Тэгвэл хоёулаа одоо явах уу? Тэгье. За тэгье. Та манай байрыг ороод үзлээ. Манай энэ байр чаар наран талдаа цонхтой. 2-2 балкон тэгээд одоо. Та одооны байрт бол чанарын хувьд бол ярих юм байхгүй. Энийг та бараг хараад мэдчихэж байгаа юм. За байр чи хөө сайхан байна. Боломжтой юм байна. Хамгийн гол нь засвар ер нь хийж байгаагүй юм да. Харин ёстой тэр үнэн шүү. Манай энэ байр чи ёстой засвар хийгээгүй. Гэхдээ уралсал жижиг засваруудыг бол нэлээ олон удаа хийсэн шүү. За тэр яг үн ямар үнэтэй? 21 сая хэлж байгаа юм да. 21 сая. Атуу байна. Ганц нэг сая наашин цаашин татна үстэй ч 8 хийж гоосон гэдэг. Та болооч дээ. Та одоо болил доо. Хотын төвд та наран талдаа цонхтой. Тэгээ 2-2 балконтой байр та 21 саяар бол хаанаас ч авахгүй. Та бодлоо захын хороолт бол 16-аас 18 сая байгаа шүү. Гэхдээ тэр ч тийм л дээ. Гэхдээ яг хөө энэ чинь үзэн сонирхоод үн өртгөн тохироод авах хөхтөрөө толвол бас нэг наасан цааш нэг жоохон татна үстэй ч. Сонирхож сайхан байр байна. За яах вэ? 20 саяд. Тэрнээс доош харин байхгүй шүү. 20 сая. За тохирж аа. 20 сая. За тэг. Өнөөдөр би очиж эхнэр хүүхдтэйгээ яриад орой яхан чам руу хийлэвэ. Тэг үү? Харин та хурдан хил өрөхгүй бол манай энэ байрыг бас нэг их хүүхэн сонирхоод байгаа. Ахын найдвартай ямар ч байсан эхнэр хүүхдтэйгээ яриад чам руу хийлэвэ. Маргааш хүртэл хөлөө идэ би. За тэгээ. За. Өнөөдөр миний үзсэн байр их хайтах юм лээ. Бүх цонхнууд нь наран талдаа 2 балконтой. Тэгээ хүүгийн сургуульд ойрхон. Ер нь их боломж юм байл шүү. Тэгэд үнийг тохирсон юм уу? 20 сая. 20 сая ямар үнэтэй юм бэ? Үгүй чи болё да. Уг нь 21 сая байсан. Тэгээ би ярьж байгаад 1 сая насаад 20 сая байсан. 20 сая гэдэг чинь за нөгөө болдоохоос авсан 5 сая төгрөгөө хоёлоо буцааж өгч чадахгүй нэг шүү дээ. Тэр яах вэ дээ? Энд чи мөнгийг дараад нь эхлээд ямар ч байсан хоёулаа нэг орон байртай болгоно айлын хажуугаас гараа тий. Дараад нь тэр мөнгө ч олдсон шүү дээ. Үгүй тэр мөнгийг хизээж өгсөн болно үстэй. За нэрээ ч тийм дээ. Болдоохын мөнгийг дараа нь өгчий. Тэгээ тэр байр чинь засвартай юм уу? Засвар хийгээгүй мөлий. Тэгтээ их сайхан тоглог, дулаахан, хотын төвд. Үгүй тэр энэ төр бодолтойч 20 сая төгрөг. Тэгэд байрандаа нүүж ороод засвар хийнэ гэдэг чинь 2-3 сая төгрөг л орно гэсэн үг шүү дээ. Чи ямар сони юм бэ? Амал ангай бол мөнгө гэдэг юм. Үгүй тэр нь 2-3 сая төгрөг чи яадаг юм бэ? Эхлээд ямар ч байсан байрандаа ороо тий. Тэгээд дараад нь тэр мөнгө чи олдсон шүү дээ. Тэг болдогийн мөнгө хизээж өгч болно үстэй. Та миний өгш 8 байж. Эхлээд өмнө энэ бүх асуудлыг өөрөө мэдээд зохицуулаад идэх үү. За. Миний хэлсэн болгонд бурууддгийн чи би ахиж юм хэлэхгүй за. Дандаач тийм биш л дээ. Хаяа жоохон буруу зүрх юм яриад их юм биш дээ. За. Өнөөдөр найз нь гадуур явж байгаад. За. Зар мэдээ сонио авсан. За, хаав. Хоёулаа ер нь айлын болгоо ингэж айлын карма өрөөнд амьдрах үед тийм үсттэй. Байрны үн хаяс судлаа. Аваад. Ирсэн байгаа аваад. Үзээ л да. Инглего. Өчтөр өгн аваа хөвгтэйгээ ярьлаа. Зөвлөлөө. Тэгээ танаа байрыг авах шийдлээ. Хамгийн гол нь 10 сая төгрөг өөрчлөө өгчий. Дараад нь нүүж олсон оноо үлдгэж яах өгчий. Ингээд өгөх үү? За. Тэгээ болно уулна.
За тэгвэл юу яачих вэ? За мөнгө бол авчих нь гэж 10 сая гэж байгаа. За ингээд ямар ч байсан сайхан орон байртай боллоо. Авсах гэсэн дөөлзөйтэй болов. За. Тэгвэл хоёулаа бичиг баримтаа хөөцөлдөхөө дээ. Тэгье. Иргэний хууль 243 дугаар зүйл худалдах, худалдан авах гэрээ 243-1 худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөл шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус хүлээнэ. Байр таних боллоо шүү дээ. За авсан өгсөндөө үлзээтэй байх болтгоо. Ерөөдөр ашиг. Байртай боллоо. Хамгийн олныг баярлж байна. Тэгээ маргааш юу яах вэ? Манайх маргааш үдээс хойш та нүгүүд орчихно. Тэгээ чинь 4 цаг гээд хурж ирээд үлдэгдэл мөнгө авчих. Тэгээ. За маргааш уулзах уу? За. Баярлалаа. Миний хөшин цаа уучих. Нэрээч юм болгоно л миний хөшний зөв бах юм да. За яачаа. Учиргүй буруу гэж загнаад байдагс өнөөдөр ягаад гинтгэн зөвчөө. Эхэндээ буруу юм шиг санагдаад идэ. Тэгээ сүүлдээ ингээд бодохоор л ер нь зөв болоо явчихъя. Би чинь Монгол ирэх хүн шүү дээ. За тэгэл жоохон магтгаар өнгөрдгийг сагс өгдөг юм. Ямар ч л байсан гэхдээ сагсуурч яваад байртай болцсон юм да. Нэрээч тийм шүү. Ийм сайхан гэр оронтой болсон юм чинь. Одоо мөн сайхан амьдрнаа. Нөгөө мо долонгой энийг авчирч байраа үзүүлэх юмсан тий. Тэр муу авгаастай шээсэн гоожондоо. Тийм нөх За шүү. гэхдээ яг тэ өөрхий. Би тэрийг орон гэргүй бодомжинд ядарч явахад тэр муу авгаал өрхийн 2 сар гартыг байлгасан шүү дээ. Яа гэхдээ ямар зүгээр суусан биш тийм ч өмнө үсийн нөгөө суугаа үстий. За яг тэ ямар тач гисэн чи би тэрийг орон байргүй ядаж явахад тэр муу хөшл өрхөд удаж ирж 2 сар байлгасан шүү дээ. Тийм шүү. 20 сая төгрөг. 20 сая төгрөг. 20 сая төгрөгөд ийм байр хэн болох вэ? Наран талдаа тагттай 2-2 балконтой хүүхдийн сургууль ойрхон хотын төвд. Ийм байрыг дуртай нэг хүн наавна гэж юу? 20 сая ийм байрагч миний хөгшин л олгоос өөр хэн ч олж чадахгүй шүү. Мэдээж хэрэг штэ. Тэгтээ яах вэ? Ямар тач гэсэн өрхий тэр мөө хөгшнийг баярлж явах хэрэгтэй живдэр. Тийм шүү. Сайн байна уу? Таны байр мэдсэн. Би шүүхэн шүдэр гүйцэтгэх газраас явж байна. Таны энэ байр чинь банкны барьцаанд байгаа юм байна. Тэгээ банкны үр дүн хугацаа итэрсэн учраас таны энэ байрыг албатан дуудлага болтойг оруулах чинь. Би энэ мэдэгдэх утсан. Юу яриад байгаа юм? Манайх энэ байранд ороод 7 хоног шүү дээ. Таны энэ байранд ороод 7 хоног, 70 хоног бидний асуудал биш. Танд ямар ч зэн мэдэгдсэн учраас та бэлтгэлтэй л байгаарай. Ямар сони юм бэ? Яна. Чи одоо юу яриад толгой хэрэглээд байгаа юм бэ? Толгойч хэрэгүүлсэн хүн алгаа. Энэ байр чинь банкны барьцаанд байсан байр. Өнөөдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бичиг өгөөж явлаа. Юу гэсэн үг юм бэ? Банкны барьцаанд гэж би тэр бичиг баримтыг нэлээд сайн үзсэн. Шалгасан шүү дээ. За ямар ч байсан энэ байр чинь банкны барьцаанд байгаа юм. Чи таныг мэддэг хүн байвал одоо хурдан уцтаад. За яа. Нөгөө хүнтэйг яруу. Ярьсангүй. Зарим нь уцаас алгацсан байна. Чи тэг найзтайгаа ярьсан юм уу? Тэгээд яах вэ? Ярих л гээд байна. Ярьж чадсангүй. Зарим нь уцаас алгацсан. Зарим нь холбогдох боломжгүй. Өөр ямар заяа найсан өдөр вэ? Чи ингэж оргилтой ярьсан уу? Оргил. Нэр оргилтэй ярих юм шүү.
Миний хөш юу ч гэсэн хоол. За тэгээ. За тэгээ хөө. Оргилтой ярьч юу? Өргөлтөө ярьлаа. Маргааш нэг хүнтэй уулзуулъя гэж байна. Тэр хүн тэгээ тийм найдвартай юм уу? Найдвартай. Хуулийн байгууллагад ажилладаг, өмгөөлөгч хүн. Жахан тайван байлдаа чи. За зөрөг дүмгүүлэгч гэдэг чинь шүү дээ. Сайн байна. Сайн байна. За минь дахин их баярлаа. Чиний ачийг мартахгүй их баярлж байгаа шоох. За зүгээр тэр ачмаач хадуун ингээ хоёулаа өрөөнд орж ярилцъя. За тэгээ. Тэгээд та байр худалдаа авсан чинь таны авсан байр банкны барьцаанд байсан хэрэг үү? Харин тийм ээ. Нэг ийм л одоо нэг учир нь олдохгүй нэг балаа юм болчиход байна л да. Тэгээ тантай хандаж байгаа. Таны байр худалдаа авсантай холбогдох бичиг баримт юу нэ байгаа? Байгаа байлгүй яах вэ? Тэр бичиг баримтууд нь бүгд байгаа. Би танд авчирч хөө. Тэгвэл та байр худалдаа авсантайгаа холбогдох бүх бичиг баримтыг маргааш аваад ороод ирэх үү? Тэгээ. Би өглөө бүх бичиг баримт аваад тань дээр өрөөд ирье. Орхон өнгөлөгч. Оор. Сайн байна. Сайн байна. Та бүх бичиг баримт аваад ирв үү? Бичиг баримтаа бүгдийг аваад ирлээ. Та нар үзээд хөө. Уг нь яг харахгүй л таны өмчөө орон сууц юм байна. Харин ч тийм л дээ уг нь. Яагаад ийм болчихд юм бол? За юу ч болсон хоёулаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу очиж шийдвэр гүйцэтгэгчтэй нэг уулзаадах юм. За. Асаа баруу. Сайн. Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх материалдаа танилцах гэсэн юм аа. Би одоо заагүй маргааш нэг өдрөөс ирээд танилцчих. Үгүй л да. Надад уг нь яаралтай хэрэгтэй байна. Та намайг заагаагаа гарахгүй байгаа юм да. Маргааш нэг өдрөөс ирээд танилцчих гэж хэлээд байна шүү. За уушлаарай. Маргааш ирээ да. Та ер нь наад бичиг баримтаа надад үлдээч. За тэгээ. Би маргааш шүүхэд нэхэмжил гаргая. Хүн бас маргааш шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ирж материалтай танилцсан. Тэгээ. Юусаа тэгээ. Гур ажил сайхан хөтлөмөд нэг шамбулдэж тийм ээ. За тэгээ. Маргааш яг хөө уцаар хийж гад уулзах. Би яа. За баярлаа. Таны орон сууцыг дуудлага худалдаанд оруулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гарчихсан юм байна шүү дээ. Танд энэ хүү байрыг зарсан Батаг их читгээд нь банкнд их хэмжээний өртөө байсан юм байна. Тэгээд тэр хүн орон сууцнаас өөр хөрөнгөгүй учраас таны амьдарч байгаа энэ орон сууцыг тань зархаасаа хэдэн сарын өмнө банкнаас зээл авсан юм байна. Ямар сони юм бэ? Бата хэрвээ тийм их өртөө байсан бол надаас авсан мөнгнөөсөө өрөө төлөе гэж бодоогүй юм байх та. Та төлбөр хийсэн баримтыг нь үзүү. Уг нь би мөнгө аль ихт өгсөн шүү дээ. Заавал тэр чинь 2005 оны 5 сарын 15 тий. 17 гэдэг чинь 2 хоногийн өмнө. Тий. 2 хоногийн өмнө өгсөн байх хэрэгтэй. Үгүй байна. Банкнаас өр төлсөн байдлыг нь нэгтэлж утсан л дээ. Яг гоо эхэндээ ганц 2 саяар нь өгж байсан юм байл. Сүүлдээ бүр зээлийнхээ хөөгч өгөхөө байсан байл. Гэхдээ бас та их хацтай хүн юм. Энэ байрыг барьцаалсан тухай барьцааны гэрээ юусоо олж үзээгүй би. Харин зариг миний цех ч гинөө өөр ямар нэгэн үйлдвэрийн чиглэлийн нэг цех л барьцаалсан юм бэл. Тийм юм бол яагаад заавал миний өмчлөлийн байрлууд арайд байгаа юм болоо? Нэг өдөр хаалга тогшоод хин нэг хүн орж ирээд таны байрыг дуудлага худалдаанд орууллаа гэдгийг сонсвол даралт ихтэй би муутай хүн байсан бол шууд харавчих байсан. Тийм биз дээ. Яагаад ингэж хүний сэтгэлээ тоглож байгаа юм бэ? Тэрнээс хойш хичнээн хоног миний нойр өрөөгөө. Та тэрийг бодож байна уу?
Тэгээ яг тэ нэг насаараа цуглуулсан хэдийн халтар төгрөгөө ингээл нэг л өдрөө салхинд хийсгчихлээ л гэж бодлоо л да. Гэхдээ яах вэ? Санаагаар унлаа гэдэг ямар асуудал шийдэгдэх биш. Би өнөөдөр шүүхэд нэхэмжил гаргасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хууль бус ажиллагааг зогсоож дуудлах худалдаанд оруулж орон сууцыг худалдахтай холбогдсон нэхэмжил гаргасан юм. Шүүх гэж иргэний эргийг хамгаалдаг том газар байна шүү дээ. Та айх хэрэггүй, санаа зовлтгүй. Чи чирэн ойрын хэдэн өдөр аваагүй амьсгаг мань ахууллаа. Би гэдэг хүн чинь насаараа шүүхэн хаалгад очиж үзээгүй. Энэ байрнаас болж ирнэ нэг юм үзэх нэ дээ. Санаа зовх хэрэггүй. Харин эрх ашигчин зөрчигдөх бүртэл хууль шүүхийн байгууллагаар гүгээд байх хэрэгтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба хэдий төрийн хүчний байгуулагч гэсэн танд ч эрхээ хамгаалуулах боломжууд бий. Үндсэн хуулиар олгосон эрх танд бий шүү дээ. Гэхдээ тэгээд би тэр үндсэн хуулиар чи асуудлаа шийдвэрлэх юм болж байна уу? За үз. Танд яаж тайлбарлая та үз? Үндсэн хууль гэдэг бол Монголд үйлчилж буй бүх хуулийн үзэл баримтлалын их ундраг үнс суурна гэж ойлгож болно. Тэнд таны болон Монголын ард түмний эрх үүргийг тодорхой заасан байна. Ер нь та үндсэн хуулийг сайн уншиж ойлгосон байхад илүүтэхгүй. Учир нь танд дахиад ийм юм тохиолдохыг хэн ч үгүйсэхийн аргагүй. Тэр цагт та хууль мэддэг болчихсон байвал хэн тандах уу? Одоо юу хийх вэ гэдгээ бүрэн мэддэг болно шүү дээ. Би үүн дээр танд ганцхан жишээ хэлье л да. Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу бусад хууль тогтоомж боловсруулагдсан байдаг юм. Тийм учраас шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулинд дээрх үзэл санаа шууд тусгагдсан зохицуулагдсан байдаг. За ингээд хууль эрх зүйч хэл дүр завсарлаа. Монгол хүн байж Монгол улсынхаа хуулийг мэдэхгүй байх гэдгийг ч хүртээч юм шиг. Тэр чи ер нь судлаа байц. Миний үйлчлүүлэгч мөнхөө энэ орон сууцыг батаагаас худалдан авахдаа хуулийн дагуу худалдаа авах гэрээ хийж түүнийг натратаар баталгаажуулж энэ орон сууцыг ямар нэгэн барьцаанд байгаа эсхийг эрхийн улсын бүртгэлийн газраас лавлгаа авах зэрэгээр зохисоор нь худалдан авсан тул өмчлөгч нь мөн гэж үзэж байна. Батаана банкны зээлтэй хэдий ч энэ байраа барьцаанд тавиагүй. Харин зарим нь үйлдвэрийн цэхээ барьцаасныг би шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн материал болон иргэн Бата банк хоёрын хооронд хийсэн гэрээнээс олж үзсэн л дээ. Барьцаалсан хөрөнгөөр төлбөрийг барагдуулах нь шийдвэр гүйцэтгэх байгууллагын үүрэг. Тэгээд ч мөнхөд энэ байрыг өмчлөх эрхийн гэрчлэгээ хууль ёсоор олгогдсон тул шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаагаар 3564 тоод орон сууд битүүмжлэх албатан дуудлах худалдаанд оруулах гэж буй шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааг хүчингүй болгож өгөхийг шүүх хүрэлтгүүнээс хүсэж байгаамаа. Би уг нь хууль дүрм янз бүрийн юмд итгэдэггүй байлаа. Тэгээд нэг мөнгөтэй хүмүүсийн талд л хууль байдаг болов уу, үйлчлдэг болов уу гэж боддог байсан. Үгүй юм байна. Мэдэрлээ. Танд их баярлаа. Энэ ачаа чинь би мартаж чадахгүй. Монгол улсын иргэн бүртэл хууль адил тэгш үйлчлэх ёстой. Тэр нь мөнгөтэй, энэ мөнгөгүй гэж ялгуулж болохгүй. Тэгээд ч мөнгөтэй хүнд хууль үйлчлдэг, мөнгөгүй хүн хуулийн гадна үлддэг гэдгийг ойлголт бол бүр байж болохгүй. Та үнийг үнэн болохыг нь сая нүдээр харж биеэрээ мэдэрлээ шүү дээ. Ястаа тэглээ. Би ингээ явъя да. За тэгэхээр. За баярлалаа. За. Баярлалаа. Санхүүжүүлэгч байгууллагууд
Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн хуульчдын сургалт ба давтан сургалт төсөл. Америк нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлаг. Шүүх эрх мэдлийн шинтгэлийн хөтөлбөр. Дэлхийн банкны шүүх эрх зүйн шинжилэлт төсөл. Хууль зүйн дотоод хэргийн яамны захиалгаар хууль зүйн үндэсний төвийн дэргэдэх 9 төг студид бүтээв.